явах ёстой. Энэ ажлыг бид нэр энэ жил хамтдаа эхлүүлэх ёстой гэсэн үг. За энэ жилийн хувьд болохоор энэ 100 жилийн нэвэн дарга хэмжээ 3 үндсэн чиглэл бид нэр төлөвлөж байна. Нэгдүгээрт нь бид бусад аймагуудтайгаа харьцуулахад өв соёлын маш том уламжлалтай. Энийгээ бид маш сайн ойлгуулж, танилцуулж, бусдад хүргэх ёстой. Хоёр дахь нь улсынхан нам улс төр хамаагүй, үжил бодол хамаагүй нэгдэж чаддаг, хамтарч чаддаг гэдгийг Монгол даяар мэддэг. Сая 3 сарын сүүлээр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан арга хэмжээнүүд дээр ч гэсэн энийгээ бид харуулж чадсан. Тэгэхээр Монгол даяараа анхаарал наашаа хандсан энэ том арга хэмжээнд дээр бид бас нэгдэж хамтдаа ардан гарч чаддгийг гэдгийг бас харуулах ёстой. Гуравдугаарт нь бид энийг бизнес болгож орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Тийм болохоор яг энэ 3 үндсэн чиглэлээр энэ жилийн ивент арга хэмжээгээ бид нэр төлөвлөөд ажлаа зохион байгуулахаар явж байна. За одоо та бүхэн дэлгэсэн дээр харагдаж байгаа. Одоо энэ шараад хүрээлсэн байгаа энэ хэсэг болохоор ерөнхийдөө бидний төлөвлөж байгаа өв соёлын хүрээ гэж байгаа юм. Одоо яг эд ажил нь явж байгаа та бүхэн харж байгаа. Нилээн догомтой, дэгэн догомтой нэг хуучин муу хашаатай байсныг бид нэр бүгднгийн хаглаад газараа тэгшлээ. Одоо яг усчуул зөвлөжүүлэлтийн ажил руу орж эхэлж байна. Бид нэр оогоос өмнө энэ талбайгаа тэрчигт нь ногоон талбай болгох юм. Нийт хэмжээ 7.2 га буюу 72,000 м² талбайг өв соёлын хүрээ болгож байгаа. Яагаад энэ өв соёлын хүрээ бий болж байна вэ гэхээр одоо та бүхний талбайг ма харж байгаа. Бидний цэнгэгдэх гээд байгаа. Цэнгэгдэхий хашаа маань тийм том биш. 150,000 жуулчин ирэх гэждэг. 150,000 жуулчин ирэхээр бид тэр хүмүүсийг хаан багтаах уу, хаан шингээх үү гэдэг асуудал маань хамгийн чухал болж байгаа юм. Хаан хооллуулах уу, хаан хоноолох уу, эргээд хоол идсэн чи бие заш тааран хаан хийцэс болох уу. Эргээд энэ хүмүүстэй бид юу үзүүлэх ёстой юм бэ? Цэнгэлдэх дотор албан ёсны арга хэмжээнд болно, нийтийн арга хэмжээ болно, бүхэн нь болно. Бусдад урлаг соёлын үзүүлэлт болно. Тэгэхээр увсад ирснээрээ энэ хүмүүс юу үзэх ёстой вэ гэхээр бидний бусдаас ялгагдах онцлог, бусдаас ялгагдах зүйлийг харах ёстой. Эргээд манай бизнесүүдээр үйлчлүүлж орлого оруулах ёстой гэдэг зарчмыг барина гэсэн. Тэгэхээр бидний одоо тооцож байгаа 150,000 бол хамгийн багадаа байж магадгүй тоо гэж тооцож байгаа. За тэгэхээр энэ өв соёлын хүрээ яах вэ гэхээр одоо та бүхэн тэр шаар дотор харж байгаа. Үндсэндээ 3 янзын төлөвлөлттэй баригдана. Одоо би тус нь танилцуулъя. За эхний хэсэг нь болохоор ерөнхийдөө 19 сум маань 3 гэр буюу нийтдээ 57 гэр баригдана. Энэ 19 сумын 3 гэр болохоор нэг нь болохоор цэвэр сумаас гаралтаа тухайн сумыг хүндэтгээд орж байгаа зочдод үйлчлэх ядчил нэг аяны хамсаг дуулгаа гаргадаг, ариг цагааг өгөө гаргадаг, дайлаа гаргадаг тийм нэг өсөндөө сумын удирдлагууд нь сууж байдаг үйлчлэгийн нэг гэр. Хоёр дахь гэр нь болохоор цэвэр өв соёлоо харуулсан. Одоо жишээ Тариалан сумын гэрлөө ороод ирэх хотын ясны онцлогийг харуулсан. Гурилаа тэрэндээ сууж идэг, шахаа тоглоо сууж идэг, тийм орчныг мөрдүүлээд энэ дотоодд бидний баяр наадмыг үзэхээр энэ арга хэмжээнд оролцохоор ирсэн хүмүүс өөрсдөө мэдрээд оролцоод явах, хараад ялгааг нь ойлгоод явах тийм мэдрэмжийг төрүүлэхээр гурав дахь нь болохоор цэвэрт яг энгийн дөрөвдөл, энгийн баядайл амьдрал нь яг яаж явдаг юм гэдгийг энгийн ахуйгаа харуулсан тийм гэр байх хэрэгтэй гэж байгаа. Өөрөөр хэлбэл энийгээрээ дамжуулаад сумууд үйлчлэгээ үзүүлэхээс гадна бас тодорхой хэмжээний орлого болт нөхцөлийг бид нэр бас энэ холбож өгөх ёстой гэж тооцож явж байгаа юм. За энэ нь болохоор ерөнхийдөө тэр 4 том гэр байна да. Энэ 4 том гэр нь болохоор ерөнхийдөө 4 ясны маань ялгааг харуулсан өстой соёлын том өргөөнүүдийг энд барья гэж төлөвлөж байгаа юм. Ерөнхийдөө баяд, хотн халах 4. Энэ бол цэвэр нөгөө жуулчид зөрүүлсэн соёлын үйлчлэгээг үзүүлэх. Бүр нарийн концептууд нь гарцсан. Та бүхэн шаардлагатай бид хэд энийг бас нээлттэй тавиад өгнө. Энэ дээр та бүхэн бас оролцоод явах боломж нь өрдөнө гэсэн үг. За дараагийн тэр голын хэсэгт нь байгаа нь болохоор ерөнхийдөө нэг ус аймгаас гаралтай гишүүд бас сайд дарга нар том уяачид өвчүүд бас өөрсдийнхөө өргөө гэрийг бас барих зорилгоо илэрхийлдэг юм байна. Энэ орчныг бас энд бүрдүүлж байгаа. Нутгийн амьтандаа үйлчлэе, найз нөхдөдөө үйлчлэе гэсэн бас сонирхлууд байдаг учраас энд бас энэ орчныг бүрдүүлж байгаа. За тэр нэг 4 том гэрийн хажууд нэг жижиг дугуй байна да. Энэ болохоор соёлын үйлчлэгээ үзүүлэх тайз маань энэ бий болж байгаа гэсэн. Энэ тайз яах вэ гэхээр бүх сумууд маань өдрийн хуваар гаргаад өгч нэг сум тухайн өдөр 30 минутын хуваарийн дагуу ажиллана гэсэн. Энэ тайзан дээр жишээ нь сагил сум 30 минутын туршид ардын уран сайханчид соёлын төвийг оролцуулсан өдөр үйлчлэгээ янз бүрийн юмудаа энд явуулна гэсэн. Өөрөөр хэлбэл бидний наадмыг сонирхохоор ирсэн жуулчид маань энэ соёлын хүрээнд дээр нэлээх цагийг өнгөрөөн үзэж харах юмд бий болно. Эргээд энийгээ дагаад бид нэр орлого олох боломжийг бүрдүүлнэ гэж байгаа. Ингэж хүмүүсийн сонирхох орчныг, хүмүүсийн тухтай байх орчныг бүрдүүлж бид нэр эргээд тэр хүмүүсээс бид нэр карманаас нь орлогын боломжуудаа бий болгож авч үлдэх ёстой.
Зөвхөн цэнгэлт дээр гэх юм уу төвлөрүүлээд зөвхөн цэнгэлт бүрхний явдаг нээлтийн арга хэмжээ болдог, хаалт арга хэмжээ болдог, оройн шоу болдгоор бол энэ бол зүгээр баяр наадам. Энэ бол ивент арга хэмжээ биш. Энэ бол бизнесээ дэлэх боломж биш болж өрнө гэж тооцож энэ соёлын хүрээний ажлыг ингэж төлөвлөж явж байгаа шүү. За, цэнгэлтгийн орчин. Одоо та бүхэн санаж байгаа цэнгэлтгийн төр дээд хэсэг ерөнхийдөө нэгэн доогн нэг далантай, дэрстэй, тийм жалгатай хэсэг байгаа. Хүн сууж амрах ямар ч боломжгүй. Энийг тэр чигт нь тэгшлээд, зүлэгжүүлээд хүн амрах боломжтой тийм тэгших орчныг бүрдүүлнэ. За одоо тэр хэсэг нэг хүрээ биш. Одоо энэ тойрцсон байгаа энэ хэлбэртэй энэ болохоор 5-ыг харьцах 5 хэмжээтэй асрууд. Энэ асрыг төр энэ дээр татаж бэлэн болгож өгнө. Энэ асар юу болох вэ гэхээр хоол үйлчлэгээний зэгүүд. Хуушураа, бүрграа, шорлогоо, хорхгоо энэ асрыг ашиглаад хийнэ гэсэн. За тэрний урталт байгаа тэр хоолны заалгээ битцсэн нэг 2 том асар байна уу? Энийг бас төр бий болгож өгнө. Энэ дотор ширээ сандлын тавиад, шалын тавиад орчныг бүрдүүлээд өгчнө. Өөрөөр хэлбэл та бүхэн санаж байгаа жишээ дүнжин гарууд дээр галтогоонууд нь тусдаа хоолны заал нэг байдаг шүү дээ. Ерөнхийдөө тэрэн шиг гэсэн. Та бүхэн асруудынхаа урталт тусдаа ширээ сандлыг бас тавьж болно. Түүнээс гадна та бүхнээс хоол авсан хүмүүс маань тэр үндсэн хоолны заал дээр ороод үйлчлэгээ хоолоо идээд явж явна гэсэн. Тэгэхээр одоо энэ зохион байгуулалт ингэ юм. Тэгэхэд хоолны заал гаргаж байгаа бас нэг онцлог юм болохоор гинтийн бороо, гинтийн шуурганы үед энэ өөрөө хорогдох газар болж өрнө. Маш олон дотоодын болон манай аймгийн жуулчид хүмүүс энд наадмаа үзэхээр ирнэ. Энэ үед бид нэр аюулгүй байдал талаас нь бас давхар энийг бас төлөвлөж тооцож өгч байгаа юм шүү. Тэгэхээр ерөнхийдөө энэ 5-ыг харьцах 5 хэмжээтэй 80 ширхэг асар энэ цэнгэлтгийн яг дээд хэсэгтээ бий болно. Хоолны заалуудан гарна. Тэгэхээр энэ 80 насрыг бид нэр орон нутгийн 1-р ээлжин чинь орон нутгийн нөгөө хоол үйлчлэгээ хэрэглэгчтэй ерөнхийдөө тодорхой гэрээ, сургалт, түрээсийн үндсэн дээр эзэмшүүлнэ, ашиглуулна гэсэн үг. За хоолны үйлчлэгээний хэсгийн дараагийн хэсэг болохоор тэр нэг 22 гэсэн номертой 3 үндсэн цэг байна да. Бас нэг шараар ингэ дуурайсан. Одоо тэгэн гот нэг асар үйлчлэгээ ажиллуулъя. Том асар барья 200 хүн 300 хүн орчдөг. Энэ дотроо дэлгэц тавь, пяв зардаг, эрхтэй болъё гэсэн сонирхлоо илэрхийлж байгаа аж ахуйн нэгжүүд хов хүмүүс бас зөндөө олон байна. Эднэрт бас битгэд боломжийг нь нээж өгье. Газрыг нь ерөнхийдөө ийм байдлаар төлөвлөж өгч байгаа. Болно үйлчлэгээ эрхлээ. Хамгийн гол нь тэр асар нь стандартын шаардлагаан гэсэн тийм нөхцлүүдийг л бүрдүүлэх хэрэгтэй гэж байна. Энэ асруудад нэмэлтээр нэг шаардлага тавьж байгаа. Та дэлгэц байрлуулад шууд дамжуулалт буюу манай цэнгэлт дотор болж байгаа арга хэмжээ, мөрний газар болж байгаа арга хэмжээ буюу хоёр дэлгэц шууд дамжуулахад тэр шууд дамжуулалтыг дэлгэцээр дамжуулж энд үзүүлээч гэж байгаа. Яагаад тэгэхээр манай дэлгэц, манай цэнгэлт өөрөө хамгийн ихтэй 50000 хүн багтаа. 50000-аас илүү хүн багтааж чадахгүй. Бидэнд 150,000 хүн ирнэ. Тэгэхээр энийг би дахиад үргэлжлүүлж чичээрнэ. За тэгэхээр энэ асрууд, энэ том асрууд ажиллуулъя, бас тодорхой хэмжээний ингээд тусдаа бас асраа авчираад ажиллуулъя гэсэн хүмүүстээс нээлттэй байгаа шүү. Та бүхэн би ийм хэмжээний асар, тийм хэмжээний хүн ордог асрыг ингэж ажиллуулад ийм их надад хэрэгтэй байна гэвэл бид тэрийг уяатан байдлаар шийдээд асуудлыг нь энэ дээр олгоо явах боломж бидэнд байна гэсэн үг. За, цэнгэлт дотор хоол үйлчлэгээний хэсгээс гадна энэ бол маш олон хүнийг хамруулсан, өөр 150,000 хүнийг хамруулсан ивент арга хэмжээ. Энэ арга хэмжээнд дээр бас тодорхой стандартууд байна. Нийгмийн тодорхой бүлгүүд рүү чиглэсэн үйлчлэгээний орчныг бид нар зайлшгүй энд дээр бүрдүүлж тарж байгаа. Жишээлбэл одоо би тэр тав ихнээс уншиж байгаа. Сайн дурынхны зохицуулалтын асар, их хүүхдийн үйлчлэгээний бүс, хэвлэл мэдээллийн бүс, эрд зургийн үзэсгэлэнгийн бүс, шууд дамжуулалтын асар, ус нутгийн алдарчнуудын хөрөг зургийн үзэсгэлэн, өвлийн бэрхшээлтэй иргэдэд зөрүүлсэн үйлчлэгээний асар, за мэдээллийн төв нөгөө цагдаа эмнэлгийнх маань байрладаг үйлчлэгээний асар их мөрчлөн маш олон хүн зөвлөх учраас тэр болгон зөрүүлсэн төрийн үйлчлэгээ болоод бусад үйлчлэгээнүүдийг бид нар энэ дээр бүгднийг цогцоор бүрдүүлж ажиллуулахаар бас төлөвлөөд зургалтаа гаргаад төлөвлөлтөө хийгээд явж байна. За сая хэлсэн. Цэнгэлт маань 500,000-аас судалтай. Шахаа 50000 болно. Одоо бол сая застарах хэлсэн суудал нь бол нөгөө будган холцроод банз нь хугардаг нь хугараад хатдгийн хатаад хүний 100 жилийн гоёлыг удаа болохоор болсон. Бид сандлыг нь ядаж янзлах, засах, будах, тохижуулах ажлууд нь ерөнхийдөө хийгдээд одоо яг эхлэх гэж байна. Тэгэхээр цэнгэлтгээс гадна бид нэр
энэ бүсэд ирж байгаа хүмүүсийг бүгдэнд нь ямар нэгэн байдлаар цэнгэлдэгт болж байгаа арга хэмжээ, мөрний газар болж байгаа арга хэмжээнүүдээ шууд дамжуулж үзүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой гэж тооцож байгаа. Тэгээд үндсэндээ энэ цэгүүдтэй за төрөөс бол нэгснээр 4-5 цэг шууд дамжуулалтын орчныг бүрдүүлэх гэж байгаа. Одоо та бүхэн харж байгаа бол энэ соёлын хүрээний доод хэсэгт за хойдолтой дээр Улаангом сумын эзэрлэгэн байгаа шүү дээ. Тэр нь хэсэгт за тэгээд зөрүүлтийн хоол үйлчлэгээний зэг томоохон үйлчлэгээний асар одоо жишээ зарим компаниуд саналаа илэрхийлээд эхэлсэн байна. Апо компани гэдэг ч юм уу асар гаргая үйлчлэгээ явуулдаг гэдэг ч юм уу. Ийм нөхцлүүдийг бас бид нэр дэмжиж хамтарч ажиллахаар болж байгаа. За аль ёсны ивент арга хэмжээ болохоор мэдээж шөнөөрөө цагаар магадгүй бүх маань 512 бүх барилдаж магадгүй нөхцөл дээр явж байна. Уг нь бол бидний төлөвлөлт бол 256 бүх байсан. Монгол даяар манай бүхийг үзэх нь тодорхой болж байгаа юм. Маш олон бүхчүүдээр нь улсын наадмаас бараг илүү гарна үхээс тутахааргүй том барилттай болно. Тэгэхээр магадгүй цаг сунжрах нөхцлүүд үүснэ. Өөрөө одоо энэ том асрууд үйлчлэгээ явуулахаар болсон газрууд маань мэдээж шөнөөрөө цагаар ажиллах шаардлагууд үүснэ. Тэр тохиолдолд бас энэ гэрэл замхгүйдыг бас тодорхой хэмжээгээр шийдэж эрэлт төлөвийн орчныг бас бий болгож өгөө гэдэг төлөвлөлтүүд явж байна. За мэдээж олон хүн зөвлөсөн газар байгалийн ямар ч үзэгдэл болж болно, бороо шороож болж болно. Тэр болгон дээр бас аялгүй байдал талаас нь бид нар бас аян зайлуулагчийг хаана яаж хийх вэ гэдгээ төлөвлөлөөд явж байна. Тэгэд ерөнхийдөө талбайн зохион байгуулалтын хувьд одоо яг бидний Увс аймгийн 100 жилийн зөрж ирсэн хүн болгон ямар нэгэн байдлаар энэ бүс рүү заавал очно. Яг энэ дээр. Энэ нийтдээ 28 га буюу 280 мянган метр квадрат талбай байгаа. Зогсоолтойгоо нийлээд. За зогсоол дээр нь бол машин угаасаа багтахгүй. Тэгэхээр энэ дээр бид нар бас тодорхой төлөвлөлтүүд хийж байна. Соёлын хүрээ, цэнгэлдэх орчим, хойдлын Улаангом цэцэрлэг хүрээлэн гэсэн үндсэн энэ хэсэгт бид нэр 150 мянган хүнийг ямар нэгэн байдлаар оруулаа гаргах ажлууд төлөвлөлөө гэсэн үг. Энэ болгон дээр маш нарийн зохион байгуулалтуудыг бид нар бас хийгээ явж байна. Энд ирж байгаа хүн болгон хоол идэнэ, хүн болгон биедсэн. Нөгөөсөндөө хоолны үйлчлэгийг нь та бид хамтдаа л хойно гарах хэрэгтэй. Та бид уу юу? Та бүхэн. Төр бол та бүхнийг ажиллах суур нөхцлүүд боломжуудын бүгдийг өрдүүлж гэн та бүхэн үйлчлэгээ явуулах итгэлээр маш сайн хангалттай гэсэн нөхцөлн дээр бий болж байна гэсэн үг. За цэнгэлтийн энэ орчноос гадна сая застарчлсан багадаа 30 мянган хүн очих. Магадгүй 60-70 мянган хүнд очих. Эсвэл дараагийн мөр барианы газар болж байгаа. За та бүхэн сая анзаарсан бол цэнгэлтийн орчинд ганц ч гэр байхгүй. Гэр хоолны газрууд цэнгэлтийн орчинд гарахгүй. Цэнгэлтийн орчинд. Гэр хоолны газрууд зөвхөн мөр барианы газар гарна. Цэнгэлдэх орчинд бид нэр төрөөс албан ёсоор стандартын асруудыг бэлтэж өгнө. Тэрийгэ тодорхой үнээр үнэлж төрөөсийн гэрээ хийж ажиллуулна. Харин гэр үйлчлэгээний газар, хоолны газрууд маань мөр барианы газартаа гарна. Мөр барианы газар дээр ерөнхийдөө төлөвлөлтөн бол отгоцыг бас тустай байна. За тэр уяаштай хотхон гэж байна. Тэгээд тодорхой хэмжээний 3 харьц 3 хэмжээтэй 100 ширхгийг бас асар тэнд гарна. Бас 25-70 харьцаатай бас нөө зөрүүлтийн дийлэгцтэй том асар бас тэн дээр гарна. Ерөнхийдөө бас мөр барианы газрыгаа бид бас төлөвлөө явж байна. Тэгэхээр гэр бариад хуушураа зарья, хоолой хийж зарья гэсэн орчин бас энэ дээр бий болно. Төрөөс үгийн шийдчихгүй гэхээр хогны асуудал, нойлын асуудал, усны асуудал. Тэгээд ерөнхийдөө нэгдсэн төлөвлөлт удирдлагаар энэ бүх зохион байгуулалтыг хийж өгнө. Та бүхэн тэн дээр гэрээ аваачаад бариад бас тодорхой худалдаа үйлчлэгээ усундаа зарах асруудыг бид бас энэ дээр төлөвлөлөөд явна гэдгээ мөр барианы газар дээрээ төлөвлөлт хийгээд явж байна. За сая застар ярианда бас нэг товч яриад байсан. Байр шилжилт. 150 мянган хүн ирэхэд бид тэр хүмүүсийг хаанаа багтаж ингэх вэ гэдэг асуудал хамгийн том асуудал болж байна. Нэгдүгээрт мэдээж ах дүү, найз нөхөд хамаатан садныгаа хүлээж аваад тодорхой хэмжээний хүмүүсийн шингэж наа. Улаангомын ард иргэдээс бас нэлийн их өсөлтөд Улаангом сумын цэцэрлэгэн хамгийн газар дээр ирж байгаа юм байна. Хуучин лагерладаг байсан газрууд дээр бид лагерламаар байна. Зарим айл нь өөрийн гэсэн бүртээ болцсон. Тэр лагерын орчныг бүрдүүлж өгөөч. Бид бас ах дүү, найз нөхөд хамаатан саднаа авнаа. Энэ дээрээ гэдэг асуудлууд тавьж байгаа учраас хуучин яг гашууны голын хэсэг, за тэр нэг улаан уулын дээдлийн хэсэг, аршины арын хэсэг гэдэг энэ газруудаараа яг хуучин зурслан гардаг, лагерладаг байсан зарчмаар нь тодорхой бас зохион байгуулалтанд оруулаад Улаангом сум маань энэ ажлаа зохион байгуулаад лагертай ажлаа хийнэ. За түүнээс гадна дараачийн юм болохоор тэр олон хүнийг яаж шингээх вэ гэхээр Улаангомынхан маань бас нэг өөрсдийнхөө боломж нөхцлөөр
хавиртын байраа, хавиртын байдлыг түрээслэх ийм ажлуудыг бас зохион байгуулах нь бас зөв хөлбөр болж байгаа. Түүнээс гадна хашаандаа гэрээ түрээслэх ярьдаг ажлууд бас янз бүрийн хэлбэрээр зохион байгуулагдаж явж байгаа юм байна. Үүнээс гадна төр бас отголох цэгүүд гэдэг зүйлийг бас бид нэр төр хугацааны отголох цэгүүдийг бас төлөвлөж байна. За хэд хэдэн цаг одоогоор төлөвлөсөн энэ болохоор төслийн шатандаа явж байгаа. Бас зарим газруудын хувьд яриа хэлцээрийн шатандаа явж байгаа. Тээлийн гүүрээс орж ирэхэд бас нэг тээлийн гүүр гарангуй тээлийн голын тохоо байгаа шүү дээ. Тэр цэг дээр ихний отголох цэгийг бид нэр урдаас орж ирж байгаа хүмүүстээ зөрүүлээд төлөвлөж байна. Энэ яах вэ гэхээр төрөөс нойлыг нь хогны асуудлыг, усны асуудлыг бас энэ дээр ажиллая гэсэн бизнес эрхлэгчтэй бас нэг худалдаа хоол үйлчлэгээний боломжийг бүрдүүлээд өгч нь хүмүүс яах вэ гэхээр нэгэнд орчин бүрдсэн газар майхнаа бариад машинаа тавиад ороод амарчдаг, хончдаг тэр нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Дараагийн цэг болохоор хойноос орж иж байгаа урсгал дээр хар ус нисхийн доотлолтой хар ус ингэж таа хүмүүдэнд нэг ширхтээ, ногоон ширхтээ тэнд ерөнхийдөө бас нэг батлцгийг бид нэр төлөвлөж байгаа. Бас мөн адил төрөөс ноол ус хогныхын асуудлыг шийдэж өгнө. Тодорхой хэмжээний худалдаа үйлчлэгээ эрхлэх боломжийг тэнд бүрдүүлж өгнө. За дараагийн нотголох зүйтэй болохоор бид нэр улаан толгойн хашаа гэдгээр та бүхэн мэднэ. Одоо Чандамны нийхийн колонк байгаа шүү дээ, Петросын колонк. Энэний эсрэг талд. За одоо яг энийг өнөөдөр Улаанбаам сумын хурлын дарга, хөгжөө дарга, манай хөрөнгөөрөлтийн хэлтсэн дарга хоёр яг компани төлөөлөлтийн газар дээр нь очиод эхний ээлжинд ямар ч энэ газар нь зөвшөөрөгдөж байгаа юм байна. Энэ дээрээ ерөнхийдөө төр тодорхой хэмжээний түрээслэх байдлаар энэ газрыг ашиглая гэж байгаа. За энэ яах вэ гэхээр одоо бидэнд маш их саналууд ирж байна. 50 гэр барьмаар байна, 5 гэр барьмаар байна, 20 гэр барьмаар байна, 2 гэр барьмаар байна. Дүүгийндээ амьдарчаад гэрээ түрээслэлчмээр гэсэн хүмүүс маш олон байна. Ийм боломжийг бид бас энэ цэг дээр бий болгож байгаа. Тэгэхээр энэний зарим хэсэг нь ногоон, зарим хэсэг нь стаж их бүтэрсэн шороо байгаа. Тэгэхээр одоо энийг бид нэр төрийн хэмжээд бас тодорхой аж ахуйн нэгжүүдтэй бас хариуцлах ажлууд ерөнхийдөө эхлүүлж байна. Хариуцлаад ямар ч гэсэн тодорхой хугацаанд үйлчлэгээ болж боломжтой нөхцөлийг бүрдүүлж өгье. Газар 2 гэр, 3 гэр, 1 гэр барьснаас төр тодорхой хэмжээний үйлчлэгээний өөр нөхцлүүдийг бүрдүүлж өгөөд энэ дээр 50 гэрээ барьсан ч энэ цэг дээр бариач, 2 гэрээ барьсан ч энд бариач, 5 гэрээ барьсан ч энд бариач гэдэг байдлаар энэ зохион байгуулалтыг бид бас төрөөс хийхээр газрыг нь төлөвлөлөөд явж байна. За энэ дээр мэдээж нөгөө сайн ярьсан майхан кемпэн бас зохион байгуулалттайгаар төлөвлөлтөөр хийгдэл явнаа. За утгах цэгүүд бол ерөнхийдөө төрөөс үйлчлэгээ нөхцлүүдийн бүрдүүлээд цэгүүдийн заагаад явна. За түүнээс гадна бас та бүхэнд бас хэд асуудал байгаа. Бид бас төлөвлөлөө явж байгаа. Одоо хоол үйлчлэгээ эрхлэмээр байна, асар түрээслэе, асар дээр чинь ажилламаар байна. За мөрний газар дээр гэрээ авчраар байна, хуушурын гоонс нэмээр байна, шорлог хиймээр байна, хорхог хиймээр байна, боодог хиймээр байна гэсэн саналууд их ирж байгаа. Энэ хүн болгонд эрхийн өгвөл бас замбраага алдсан зохион байгуулалтын асуудал үүснэ гэж байгаа. Тэгэхээр 6 сарын 2 нь цахим бүртгэлийн системийг бид нэр бий болгоод нэнэ. Цахимаар бүртгэх нь. Цахимаар бүртгэхэд тодорхой шалгуур нөхцлүүдийг бас бид нэр тавих гэж байгаа. Энэний хүрээнд юу хийх вэ гэхээр бүртгүүлсэн хүмүүсийнхээ хүрээнд нэгдсэн сургалт зохион байгуулна. Сургалтын дараа албан ёсны гэрээнүүд хийгдэнэ. Мэдээж цахимаар бүртгэхэд нөгөө үйлчлэгээ эрхчлэлийнхаа тодорхой хэмжээгээр шалгуулж авахдаа бид нар Увс аймгийн бизнес эрхлэгч гэдэг зарчмыг хамгийн их хийж барина. Тэгэхгүй бол Ховд аймгаас, Баян-Илгээс, Улаанбаатараас Увсад очиж танаа баярыг тохиолдуулж бизнес хийя, хоол үйлчлэгээ ажиллуулъя гэсэн хүмүүс маш их байна. Бид бол нэг л юм тавьж байгаа. Эхний ээлжинд Увс аймгийнхаа бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагыг бид номер 1 тавина. Дараа нь үнэхээр хоол үйлчлэгээ маань Увсынхан маань хийж үзэхгүй нэ гэдэг асуудал дээрээ тулвал дараагийн шатны хүмүүс рүү хандаж болно гэдгийг илэрхийлж байгаа. За хоёр дахь бас тас дээр сая нэг хальт яриад өгсөн. Сайн дурын ажилтна. Багтаа 500 хүн. Энэ бүртгэл бас 6 сарын 2-наас эхэлнэ. 6 сарын 2-наас эхэлнэ. Бүртгэл эхлэхэд бид нэр ямар цалингаар ажиллахыг, төрөөс ямар нөхцөлийг бүрдүүлж өгөхийг гэдэг юм тодорхой тавина. Жишээ нь хөтөлбөр хамгааллын хэрэгсэл буюу маск, бэлгийн асуудал, хувцсны асуудал гэдэг ч юм уу. Ийм нөхцөл нөхцөлүүд нь тодорхой болгоод, цалиныг тодорхой болгоод, захин бүртгэл дээр оруулчихаар яг энэ хугацаанд хогон дээр ажиллая, бүр тодорхой зарим цэгүүд дээр бид нэр төлбөртэй нойл ажиллуулах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Одоо жишээ нь хангаан ариун цэврийн байгууламжийг хариуцж ажилласан компани ирээд биднэрт бас тодорхой хөрөнгө ихээс хэлж ярьж байна. Зарим хүмүүс зөвхөн нойл ажиллуулад жил болдог орлого олж чадсан шүү. Жишээ нэг айл дээр жишээ авч байгаа байхгүй.
нэг сумын малчин залуу гэр бүлээрээ ирээд хамгийн ашигтай байршил дээр байсан нойлыг ингээд зөвхөн бизнес хатны 500 төгрөг 1000 төгрөгөөр ингээд ажиллуулахад хангалттай орлого олдог нөхцөл бизнес юм байдаг шүү. Тэгэхээр ийм чиглэлтэй сонирхолтой хүмүүс байвал бас бидний бүртгэлийн хийгээд ажилладаг гэсэн үг. За хогон дээр бол маш олон хүн ажиллана. Урьдчилсан тооцоогоор хогон дээр хамгийн багадаа 300 хүн ажиллана гэдэг тооцоо гарчиж байгаа. Тэгэхээр ийм бүртгэлүүдийг бас бид нэр хийн. Та бүхэн өөрсдөө биш юм аа гэхэд оюутан хүүхдүүд аваад оюутан хүүхдүүдэд дүүгээ, найз нөхдөө үүний дараагаар бид бас нөгөө бүртгэл явсны дараа ахлангийнхандаа бас хандъя гэж байгаа. Ахлангийнхан маань хэрвээ энэ сайн дурын ажилд оролцоод мэдээж тодорхой цалин хөлс нөхцөлийг бүрдүүлж өгнө. Ингэсний дараагаар манай хүүхдүүдэд ахлагын хүүхдүүдэд бас ямар шаардлага үүсдэг вэ гэхээр гадагшаа нөгөө сургуульд ахлах хийхээр нөгөө сайн дурын ажлын цаг гэдэг бас нэг зүйл хэрэгтэй болдог. Энийг албан ёсны сайн дурын ажлын цаг болгож бүртгэхэд аймгийн удирдлагын гар үсгтэй тамхтай сертификатыг бид бас сайн дурын ажлын цаг болгож албан ёсоор бүртгүүлж өгнө. Мэдээж энэ бүртгүүлсний дараагаар тэр ажлууд хийхэд тодорхой сургуульд мэдээллүүд, чиглүүлгүүд бүх шатанд нь хийгээд нөхцөл байдлыг бид бүгдийн бүрдүүлээд зохион байгуулад явна гэсэн үг. За дараагийнх нь бизнесүүд маань одооноос асуугаад эхэлсэн. Үйлчлэгээний газрууд ямар хуваараар ажиллах, зах амрах юм уу, амрахгүй юу, бар ресторан хийх хүртэл ажиллах, ямар нөхцөлөд үүсгэх гэдэг. Бид нэр аймгийн удирдлагууд маань ямар асуудал ярьж байгаа гэхээр хуульд нийцүүлээд бүхий л боломжит нөхцөлийг бид нэр бий болгож өгнө. Жишээ бар ресторанууд маань албан ёсны үйлчлэгээний тусгай шуурхалтай зэгүүд маань өглөөний 4 цаг хүртэл ажиллах нөхцөлийг бид нэр бий болгож өгнө. За тодорхой байруудаас тодорхой цэгүүдэд шаардлагын хангаад нөхцөлөө бүрдүүлж чадвал 24 цагаар ажиллах эрхийг нь тодорхой дэлгүүрүүдэд бас өгөө гэж байгаа. Иймд мэдээж тодорхой шалгуурууд тавьж таарна. Иж бүрэн камертай байх хэвээр, тийм нэрийн бүтээгдэхүүнтэй байх хэвээр гэдэг ч юм уу. Ийм нарийн шаардлагуудыг тавиад нөхцөлөө бүрдүүлж чадвал 24 цагаар ажиллах боломжийг ч бас бүрдүүлж өгөө гэж байгаа юм. Дээр нэмээд зөвхөн дэлгүүр худалдааны төвүүдээс гадна энэ дээр бидний ярих хэвээр болохоор дугуй засвар, машин угаалгач юм уу те. Ялангуяа дугуй засвар. Бүх аймгийн 100 жилийн өдөр яригдсан нэг асуудал юу байдаг гэхээр хамгийн хэцүү зовлон дугуй засвар дээр үүссэн гэж ярьдаг юм байна. Тэгэхээр энэ дугуй засварын үйлчлэгээ бол Улаанбаатар сум маш эртнээс одоо яг ажиллаж байгаа бизнесүүдтэйгээ ярилцаад зохион байгуулалтанд ороод хэрвээ энэ дунд тийм бизнес эрхлэлтэй хүн байвал аймгийн ажлын тал дээр нь бас анхаарал хандуулж бас хамтарч ажиллах нөхцөлийг бас бүрдүүлэх ёстой гэж харж байгаа юм. За тэгээд ерөнхийдөө зөвхөн цэнгэлдэх орчин гэхээс илүү одоо байгаа газраа хоол үйлчлэгээ, худалдаа үйлчлэгээ аль болох бид ашиглая, ажилуулъя гэж байгаа юм. Ер нь бол зах амрахгүй байх нь магадгүй илүү зөв хөлөөр. Ягаад гэвэл бид дараа нь баярлж болно тийм ээ. Харин энэ том урсгалыг ашиглаад тодорхой хэмжээний орлого бий болгож аваад үлдэх нь бидэнд илүү хэрэгтэй гэдэг өнцгөөс бид бас харж байгаа шүү. За тэр хоногдох газар хооллох цэг төрийн үйлчлэгээнүүд тодорхой байгаа. Одоо төрийн үйлчлэгээнүүдийг удахгүй Улаанбаатар сум тав хүнд бас нээлттэй төрийн үйлчлэгээ үзүүлэх боломжтой цэгүүдийг зарлана. Одоо жишээ Улаан уулын тэр хавьд 3 цэгийг албан ёсоор зарлах хэрэгтэй. 3 цэг дээр асар барай ч юм уу те үйлчлэгээ үзүүлэх ийм нөхцлүүдийг бас бүрдүүлж өгөх хэрэгтэй. Улаан сумаас тэгүүдээ зарлахаар тав хүн бас тэрийг анхаарч хагаад за Улаан уулын наршааны энэ ногоон байгууламжийн хэсэг дээр нь би нэг төр хугацааны пиав зардаг ч юм уу те үйлчлэгээ үзүүлдэг ч юм уу ийм орчныг бий болгоё, шордог зарья гэдэг нөхцөлийг бас бүрдүүлж өгөх ёстой. За дараачихын дээр хөдөлгөөний зохицуулалт. Одоо бид бараг Улаанбаатар дотроо төвчөрч байна. Одоо төвчөрч байна. Тэгэхээр тэр урсгал ороод ирвэл төвчөрөх нь ойлгомжтой асуудал. Тэгэхээр бид нэр аймгийн цагдаагийн газартаа, замын цагдаагийн газартаа санал тавих хөдөлгөөний төлөвлөлт урсгалын зургалдуудыг ерөнхийдөө гаргаж байна. Ер нь бол ихэнх замууд маань нэг чигийн урсгалтай болох нөхцөл рүү орохоос сонголтгүй болж байна. Тэгэхээр энэ нэг чигийн урсгалтай болгоод төлөвлөлтийн хийгдсэний дараа магадгүй дадал болгохын тулд 7 сарын 1-ээс магадгүй энэ маань үйлчилж эхлэх нөхцөлд орох байх. Тэгэхээр тухай бүрд нь бид нээлттэй яваад нөгөө мэдээлэлтэй тавиад хөдөлгөөний урсгалын асуудлууд руу яриад явна гэсэн. Ер нь бол Улаангомынхан маань өөрсдөө яг энэ баяр наадмын өдрүүдээр машин унаад хэрэггүй л гэж уриалга гаргамаар байгаа. Машин унаад хэрэггүй. Харин та хэдийг явган үйлэхгүй. Одоогийн байдлаар 5 цэг төлөвлөсөн байна. Тодорхой цэгүүдийг төлөвлөөд үнгүй автобус явуулна. Автобус явдаг замын урсгалаа бид нэр тусад нь бүр төлөвлөж өгч байгаа. Тусад нь. Нөгөөсөндөө 640 орчмоос за эшгийн тэндээс 4 замаас
захиргааны хажуунаас одоо дээр бурхан багшийн сэвэдүүрийн талбайд тэндээс гэдэг ч юм уу, гашууны голоос гэдэг ч юм уу, хит нь хамгийн их нэг төвлөрөл бий болсон сэвэд дээр нөгөө автобусууд явуулаад байнгын эргэлттэйгээр сэнгэлт рүү чиглэсэн орцголыг бий болгоод өгнө. Улаангомынхан маань ирэн бол эд баяр наадмын өдрүүдээр машина зүгээр гимтэжсэнээс илдүү зогсоолгүй газар аваачны газар хайжсэнээс хашаандаа орчихсон хамаагүй зөв хөлтөр болно шүү гэдгийг бас эртхэн сануулж хэлье. Дараачихын энэ цэнгэлтгийн суудлын менежмент 150 мянган хүн ирнэ. Магадгүй нээлт үзэх гэж 50 мянган хүн очино. Манай цэнгэлтгийн багтаамж 5 мянга. Энийгээ бид одооноос ойлгох ёстой. За хотоос бас бид нэр зөвлөх үйлчилгээ мэргэжлийн компаниудтай ярилцж байна. Өмнө нь бас алдаа гаргасан Архангаа гаваалтаа Зовхон аймагуудын жишээнээс бас санал сонсож байна. Хэд хэдэн хуулиар явж байна. Удахгүй бас нарийн зүйл нь тодорхой болохоор та бүхэн танилцуулна. Ер нь бол хүн болгон тэнд орч чадахгүй гэдгийг бид ойлгох ёстой одооноос. Иргэн тойрныхандаа бас хэлэх ёстой. Магадгүй яг нээлтийн үеэр заавал цэнгэлтлээр очихоос илүүтэй хажууд нь байгаа асруулт ороод үзэж болно. Гэрээсээ нээлттэй тухтай үзчихээр өдөр дунд цэнгэлт дээр очиж болно. Ингээд олон хөвлөрүүдийг бид бас сонгох боломж тэн дээр хүртэнэ гэсэн. За дараачих нь бид мэдээж зөвхөн цэнгэлтийн орчноос гадна тэр жуулчны годомжийг төлөвлөж байна. Тэнд үйлчлэгээ явуулах мэдээж боломжууд бүрдүүлж өгнө. Тэнд хоол хийх боломжууд, тэнд заримгаа зарах боломжууд, тэр хүүхдэд зориулсан тоглоомын үйлчлэгээ ажиллах боломжууд, зураг дарддаг орчин бүрдүүлэх асуудлууд гээд инхэд хэдэн цэгүүд дээр бас төлөвлөлтүүд хийгдэн. За гиваны талбай дээр яах юм? Театр дээр бас ямар ажлууд зохион байгуулалтыг гээд. Ер нь бол энэ болгоно нэг яагаад хэлж байгаа гэхээр нээлттэй. Та бүхэн би нэг ийм зүйлийг энэ орчинд ингээ хийчмээр байна. Энэ дээр нь төр ингээд өгвөл энэ дээр нэг илүү олон хүнийг хамруулсан илүү гоё зүйлийн боломж байна шүү. Бас бизнесүүдтэйгээ хамтраад ч юм уу, эсвэл би дангаараа ч юм уу, ийм саналууд бол нээлттэй байгаа шүү. Хамгийн гол нь энэ Увс аймгийн 100 жилийн ой гэдэг зөвхөн төрийн ажил биш. Та бид Увс аймгаар оволдог бүх хүмүүс хамтдаа давж гарах ёстой, хамтдаа илүү сайхан хүмүүст үйлчлээ явуулах ёстой тийм л зүйл гэж та бүхэн хараач. Харин бид баярлах юм дараа баярлж чадна гэсэн. Бид энэ жил ингээд маш гоё event арга хэмжээг хийгээд 100 жилээ гоё хийж чадвал эх онуудад дотоодын жуулчдын урсгал хүсээгүй манай аймаг руу явна. Жил болгон бид нар дотоодын жуулчдаас орлого олдог нөхцөлийг бүрдүүлж чадна гэсэн. Тэгээд та бүхний 100 жилийн нөө Увс аймгийнхаа түүхэн нөөг ашиглаж бизнесээ хэлэх, орлогоо нэмэгдүүлэх энэ бүх ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За тэгэхээр та бүхэн засаг даргын болон бат өрөөл зөвлөлийн ярианаас